In Mongolia, the rhythm of life depends on weather and water, but both are changing fast. Longer droughts, harsher winters, and shrinking pastures test the resilience of wildlife and the herders who share these lands. Our work brings science and communities together to understand these changes and help ecosystems and people adapt to a future already unfolding. Хоёроос 3 жилд бол цаг нөхцөл байдал бол жоохон хурдан тусмуу орсноос эхлээд одоо дэвшүүлчээл ургамал бол ховорцсаар давтамж нэг ойр орцсон жилдээ ахисаар гоо эдэж хоол маш муудсан. Яагаад гэвэл үдийн жилүүд нөгөө дэлхийд улаантай холбоотойгоор гандлуудууд давтамж ойртсон. За удан бол энэ манай ар хоолой чинь хоёр нүдний дурангаар ингээ харахад 300 хулан багтаж исэн байхгүй. Би өөрөө дурандаад байсан. Тэгэл 2000 оны зууднаар л энэ зүүрэг шаа яваал. Тэгэл хол байхгүй болсон шүү дээ. Энэ удамжлалаараа бид бүхэн маань байгаль дэлхийг хайрлан хамгаалж, унган төрхөөр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй гэж боддог юм аа. Ер нь хамгийн хэрэгтэй аз жаргалтай сайхан чинь бороол юм билээ шүү дээ. Би ер нь бас одоо 50 хэдэн наснда энэ бороол хамгийн эрхэм юм байна. Мөнгө бол нэг чухал биш гэж л ингэж бодож байна. Adaptation is more than surviving. It is learning to thrive amid change. By protecting vital water sources, strengthening rangelands, and building preparedness for extreme weather, we're helping Mongolia's wildlife and people to face a changing landscape with resilience and hope.